За Япон улсад нэгэн зэрлэг баавга орон сууцны хороололд орж ирж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсооход хүргээд байсан. За хэд хоногийн турш бүхэл бүтэн хотын амьдралыг тэр чигтэн саатуулсан зэрлэг баавгааг олон өдрийн эрэл хайгуулын үр дүнд барьсан байна. Өчигдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 9-нд Япон улсын хойд засгийн суурьшлийн бүсэд хэдэн өдрийн турш үргэлжилсэн баавгаан эрэл амжилттай өндөрлөж зэрлэг хар баавгааг барьж чадлаа. Энэхүү үйл явдал нь зөвхөн орон нутгийн бус Японы бүх нийтийн анхаарлыг татсан онцгой тохиолдол болсон юм а. Өнгөрсөн өдрүүдэд уг баавгаа орон сууцны хороол болон гудамжаар чөлөөтэй сэлгүүцэж эрх баригчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд хүргэлээ. Хотын захиргаа аюулгүй байдлын үүднээс сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 2 дахь өдрөө дараалан зогсоож иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хатан анхааруулсан билээ. Цагдаа нар болон тусгай бэлтгэгдсэн анчтын баг нисдэг тэрэг дрон ашиглан гудамж бүрээр нэгжин хайсны эцэст баавгааг аюулгүйгээр унтуулж барьжээ. Хэдийгээр хүний амнаас эрсдэггүйч энэ үйл явдал өндөр хөгжилтэй Япон улсыг хэд хоногийн турш айдаст автуулж хэвийн амьдралыг нь бүрэн зогсоож чадсан юм а. Тэгвэл яагаад сүүлийн жилүүдэд Японы орчин үеийн хотуудад зэрлэг амьтад ингэж олноор орж ирэх болов гэдэг нь анхаарал татаж байна. Энэ бол зүгээр нэг өлссөн амьтны төөрөгдөл биш, харин тус улсын хүн ам зүйн хямрал болон экологийн өөрчлөлттэй холбоотой бүтцийн асуудал юм а. Япон улсын хүн ам хурдцтай хөгширч залуучууд томоохон хотууд руу шилжснээр хөдөө орон нутаг эзгүрч байна. Үүний үр дүнд уулын аймод болон хот суурин газрын хооронд байдаг уламжлалт хөдөө аж ахуйн бүс буюу хамгаалтын зурвас устж үгүй болжээ. Эзэнгүй орхигдсон тариалангийн талбайнууд буцаад зэрлэг байгаль болон хувирч баавгаануудыг хотын төв рүү саадгүй нэвтрэх замыг нээж өгсөн байгаамаа. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн улмаас уулан дургадаг царсны боргоцой жимсгний гарц эрс мууцсан нь зэрлэг амьтдыг тижэл хайж хот руу орохоос өөр аргагүй байдалд оруулжээ.